What's the problem? Филиппин улсын Cebu хотод байрлалтай Idea Academy сургуулиас мэдчилж байна. За ноён цагийн шүргэн гэдэг Idea Academy дээр Монгол төлөв бичгээр ажилладаг байгаа. За өнөөдөр та бүхэндээ сургуулийнхаа талаар танилцуулахыг хүргэх болно. Idea Academy сургууль маань 2006 онд байгуулагдсан. За 10 гаруй жилийн туршлагатай. За Филиппинд яг үйл ажиллагаа явуулдаг англи хэлний сургуулиуд дундаа нэлээд дээг үржилдэг сургуулийн тоонд ордог байгаа. За Academy маань 2 кампустай. За Idea Cebu, за Idea Academy гэдэг 2 кампустай. За нийт 400 орчим суралцагч хүлээж авах чадамжтай. За ерөнхийдөө англи хэлний маш олон төрлийн курсуудыг хичээллүүлдэг ийм сургууль байгаа. За та бүхэн сургуультай холбоотой, за мөн Филиппин улстай холбоотой, Филиппин улсад хэрхэн яаж англи хэл сурахтай холбоотой асуулт байвал за комментсгээр үлдээгээд асуух бүрэн боломжтой байгаа. За хоёр кампусын хувьд гэх юм бол Idea Cebu кампус нь за хоёр кампус хоёулаа хотын төвдөө байрладаг. Cebu хоттой буюу аялал жуулчлал, үзүүр үйлчилгээ бүх зүйл нь хөгжсөн. Cebu хотынхаа төвд нь хоёр сургууль хоёулаа байрладаг. За дотор байрны хувьд гэх юм бол Idea Cebu Academy маань яг өөрийнхөө байран дээр дотор байртай. За Idea Academy мөн адил байртайгаа яг сургууль хичээллэхээ байртай ойрхон дотор байртай мөн дээрээс нь яг зочид буудалд та бас байрлах боломжтой байгаа. За та бүхэндээ сургуулийн талаар танилцуулъя гэж бодож байна. За Idea Academy маань яг ерөнхий англи хэлний чиглэлээр буюу ESL хөтөлбөрийн дагуу сургалт явуулдаг. Та хүссэн хугацаагаа сонгоод 7 хоногоос хуулаад за хэдэн ч 7 хоногоор хэдэн ч сараар бас сурах боломжтой. За ерөнхий англи хэлээ сайжруулахаас гадна за тусгай шалгалтанд буюу IELTS, TOEFL бас бэлтгэж байгаа хүмүүс манай сургуулийг сонгох боломжтой. За ерөнхийдөө ESL буюу хүмүүсийн асуулт нь болохоор хэдэн сараар сургууль үр дүн гарах вэ гэдэг. За яг тэр бол тухайн хүний өөрийнх нь төвшнгөөс хамаарах байгаа. Та яг ямар төвшөнд байгаа тэр төвшнөөсөө эхлээд за 7 хоногоос хавуулаад 2-7 хоног, 14-7 хоног, за 3-7 хоног, 4-7 хоног, за хэдэн ч сараар хамаагүй сурах боломжтой. Яг сухаар та энд хүрсэн ирсэн үед одоо таны төвшинг эндээс тогтоогоод тэгээ яг аль төвшөнд суралцаж эхлэх вэ гэдгийг эндээс нь гаргаад өгчдөг байгаа. За ерөнхий англи хэлнээс гадна мөн дурдсан IELTS, TOEFL гэдэг тусгай нөгөө шалгалтанд зориулсан хөтөлбөрийн дагуу та суралцах боломжтой. За IELTS бас дотроо 2 төрөл байдаг. Intensive IELTS буюу одоо оноо амлсан англи гэдэг 2 ийм төрлийн IELTS-ийн сургалт явуулдаг. За мөн бизнесийн англи хэлний хөтөлбөртэй дээрээс нь TOEFL-ийн бас сургалтууд явуулдаг байгаа. За мөн манай сургуулийн нэг онцлог нь юу вэ гэхээр
багш нарт зориулж англи хэлний сургалт явуулдаг. За яг хэрхэн яаж багшлах вэ? Хэрхэн яаж англи хэлийг заах вэ гэдэг багш нарт бас сургалтыг явуулдаг. Энүүгээрээ бас сэбүүд ялгардаг байгаа. Хэрвээ одоо англи хэлний чиглэлээр сурч тийм хүмүүс байвал бас манай Teacher of English гэдэг энэ сургалтыг бас сонирхоод хүрэлцэж ирээд суралцах боломжтой. 4-7 хоног хүртэл суралцах боломжтой байгаа. Tehát хүссэн сургалтаа сонгоод дээрээс нь яг хэдэн ортой өрөөнд байрлах сонирхолтой байгаа. Тэгээ ганцаараа байрламаар байгаа мó эсвэл оюутны дотор байранд зочид бол үнэ бас бодуулаад авах боломжтой. Одоо харьцаагаар дундчаад хэдэн өрөөний хэлбэрээр та энэ суралцах боломжтой гэдгээ бодож болно гэсэн. Та яг хувийн чатаар юм уу эсвэл Mask-ийн мессенжерээр за мөн дээрээс нь манай Mask-ийн Монгол дахь офис дээр очиод үнэ бодуулаад хөтөлбөрөө хараад яг одоо очиод суралцах боломжтой эсгийг шалгуулж болно гэсэн. Яагаад тэгэхээр зарим тохиолдолд одоо peak season буюу ачаалалтай үеүүдэд ерөөдөө нөө хүмүүс их ачаалттай ирсэн үед бол зарим ор хүрэлцэхгүй байх тохиолдолд тэр та бүхэн мэдэх боломжтой байдаг байгаа шүү. Яг ганцаараа байх уу эсвэл 2 ортой өрөөнд байх уу, 3 уу, 4 ортой өрөөнд байх уу сонгоод яг тэр боломжтой хувилбарт байгаа эсгийг манайхаар шалгуулж болно гэсэн үг. За та бүхэн сонирхсон бүх асуултаа комментээр үлдээгээрэй. За мөн сургуулийн талаар мэдээлэл, за үнийн мэдээллийг авсан хэрэгтэй бол мөн комментээр холбогдоод за чатаар юм уу эсвэл мэйл хаягаар үлдээгээд мэйл хаягаар авах боломжтой байгаа шүү. Яг боломжтой үнийн саналуудыг за мөн дээрээс нь та бүхний сонирхсон яг сургалтын эхлэх хугацаа, за яг та бүхэн сурахаар ирсэн одоо суралцахаар энд ирсэн тохиолдолд яг юу бэлдэх шаардлагатай вэ? Ямар зүйлүүд хэрэг болдог вэ? Яг эренгүүтээ одоо явцын шалгалтаа үгүй яах вэ? Маш олон асуултууд байдаг. Тэр бүх асуултаа та бүхэн комментсээр үлдээгээд хариулт авах боломжтой. За мөн 7 хоногийн 5 дахь өдөр бүр ID Academy дээрээс та бүхэндээ лайв өгнө. Тэгэхээр та бүхэн дараа нь бас асуултаа бодож байгаа. Тухайд нас асуух боломжтой байгаа шүү. 10 PM at 3 AM. За ерөнхийдөө англи хэл яагаад зовол Филиппин улсад сурах вэ? Ер нь онцлог давуу тал нь юу вэ гэж аягүй олон хүмүүс асуудаг. Ерөнхийдөө давуу тал нь гэвэл ганцаарчилсан сургалтаар маш олон цагийн ганцаарчилсан сургалтаар эрчимжүүлсэн хөтөлбөрөөр та бүхэнд англи хэлийг заадаг. Ерөнхийдөө англи хэл сурах нөгөө яриа чухал гэж ярьдаг. Тэгэхээр энэ болохоор яг ганцаарчилсан нэг цагийн 50 минут ордог. 50 минутын туршид зөвхөн одоо телефон багтаага та англиар яриан дээр суурлаад бүх хичээлээ орно гэсэн. Энэ хамгийн гол давуу тал нь байдаг байгаа. Хүн яг ямар ч хэлийг сурж байгаа үед ингээд яриа хамгийн чухал байдаг. Тэгэхээр хамгийн том давуу тал нь зөвхөн багтаага нүүр суулаад яриан дээр суурлаа одоо бүх хичээлүүдэд орно гэсэн. Ерөнхийдөө бүх 4 чиглэлээр дөрвөлнгээр нь таны бүх скиллийг одоо хөгжүүлнэ. Speaking, writing, listening, за дээрээс нь reading гэх дөрвөн чадварыг зөвхөн яриан дээр суурлаад та бүхний чадварыг хөгжүүлэхээр хамгийн том давуу талтай байдаг. Та нэг цагийн 50 минут ороод за 10 минут засварлаад тэгээд дараагийн хичээлд ордог байгаа. Ерөнхийдөө 1-ээс 5 дахь өдөр хүртэл та засварлахгүй хичээлтэй байж аваад за хагас бүхэн сайндаа амралтаар яваад за өөрийнхөө дуртай зүйлээ хийгээд цагийг бас зугаатаа өнгөрүүлэхээрээ давуу талтай. За мөн яг сонгосон хөтөлбөрийн дагуу шахуу 1-ээс 5 дахь өдөр хүртэл шахуу хичээл орохоос гадна та бүхэн бас
нэмэлт хичээлүүдийг өөрийнхөө сонголтоор үн төлбөргүй авч болдог. За жишээлх юм бол за зумба ангид явж болж гин, йогийн ангид явж болно. За дээрэс нь American accent гэж таны яг англи хэлний үгийн одоо зөв дуудлагыг зааж өгдөг үн төлбөргүй хичээл ордог. Тэрийг та бүхэн яг хичээлийнхээ бус цагаар сонгож суугаад өөрийнхөө акцентыг сайжруулах тийм боломжтой байдгаараа бас даваа талтай. За мөн vocabulary enhancement буюу одоо үгийн шинэ үгийтэй нэмэгдүүлэх одоо vocabulary англи үн төлбөргүй хичээлдэг. Тэгэхээр та бүхэн тэнд сонгоод суралцж болно. Энэ бүх ангиуд нь таны яг төлбөрөөс гадна үн төлбөргүй танд өгөгддөг хичээл байгаа. Тэгэхээр та бүхэн сонгож суугаад хичээллэх боломжтой байгаа шүү. Өөр та бүхэн яг англи салбартай муу хэрхэн яаж сурах уу, хэрхэн яаж одоо эхний албаайггүй те хичээлээ сонгох уу, яаж төлбөрөө сонгох уу, хугацаагаа сонгох уу гэх бүх одоо мэдгүй асуултаа та бүхэн комментээр асуугаад эсвэл манай Монгол дахь Mass Academy төв офс дээр очиод уулзч болно. Mass Academy 9 давхарт байрлаж байгаа. Очиод та бүхэн бүх сонирхсан асуултаа асуугаад за дунджаар яг суралцах төлбөр хэд болох вэ гэж бас сонирхож суугаад бодуулах боломжтой. За мөн хүмүүсийн голчлон асуултууд гэхлээр яг 3 ортой өрөөнд юм уу 4 ортой өрөөнд байхад яг ямар орны оюутнуудтай байх вэ ингээд цаанаас нь хуваарлаад өгөх эсвэл өөрөө сонгох уу гэж айгуух асуудаг. Ерөнхийдөө цаанаас нь хуваарлаад өгч яг орон орны хүмүүсийн хооронд ингээд холиол ерөнхийдөө хуваарлцдаг байгаа. Жишээлх юм бол та 4 ортой өрөөг сонглоо гэхэд Япон улсын ч юм уу эсвэл Солонгосын, за мөн Индонезийн, Орсын ингээд янз бүрийн орны хүмүүстэй хамт байна. Энэ нь бол бас маш том давуу талтай болдог. Та өрөөнийхөө roommate-тэй харьцахын тулд зөвхөн англиар ярина, за мөн хамтраад хичээлээр давтаж болно. За гэх мэт маш их давуу талтай байдаг учраас яг өөрөө сонгох боломжгүй цаанаас нь ингээд өрөөнийх нь roommate-ийг хуваарлаад өгдөг байгаа шүү. Тэгээ өөр сонирхсан асуулт байвал та бүхэн комментсээр асуугаад хариултаа аваарай гэж хэлмээр. Ерөнхийдөө яриан дээр суурилдаг маш шахуу ганцаарчлсан хичээл одгороо давуу талтай. За мөн ганцаарчлсан хичээлээс гадна за жижиг групп анги, том групп анги гэдэг бас хичээллэн гэсэн. За жижиг групп анги нь за 3-4 хүнээс бүрдэнэ. Том групп анги нь бол ерөнхийдөө 5-6 хүний хүнтэй хичээлэлдэг. За бүгд өөр улс орноос ирсэн учраас та бүхэн яг хоорондоо англиар харьцаад за багшаасаа яг тухайн өдрийнхөө сэдвийн дагуу сонирхсан бүх асуултаа асуугаад хоорондоо бас тухайн өдрийн сэдвийнхээ дагуу англиар хэлэлцээд явна гэсэн үг. Тэгэхээр бас бусад орны хүмүүстэй яаж харилцах уу, за мөн англиар яаж чөлөөтэй өгдөл бодлоо санаагаа илэрхийлэх үү гэдэг давуу талуудыг бас групп байгаа. Хүмүүс ингээд сонсон хөтөлбөрийнхөө дагуу эндээс танд яг суралцах хуваарийг нь гаргаад өгчин. Тэгээ яг ямар хичээл суралцах хуваарийг гаргаад өгвөл за тэрнээс гадна та бүхэн яг өөрөө бас хичээлээ сонгож суралцах боломжтой. За мөн цаанаасаа өгсөн хуваар дээр та хичээлээ нэмж авах боломжтой. За нэмэлтээр нэгийг харьцах нэг анги одоо нэмэлтээр авах юм бол та нэмэлтээр яг төлбөрөө төлөөд ангиа нэмүүлээд авах боломжтой. За эсвэл яг хөтөлбөрийнхөө дагуу сурж агаад за дараа сараас нь ч юм уу одоо өөр хөтөлбөрийг бас сонгон суралцах боломжтой. Ерөнхийдөө танд яг суралцах ямар таатай одоо боломж байна тэр бүгдээр нь хангаж өгч чаддаг байгаа. Тэгэхээр яг зөвхөн нэг хөтөлбөрийнхөө дагуу тэрэндээ баригдаад сурна гэж ойлгож болохгүй. Яг таны хүснээр хөтөлбөрийг тань өөрчлөөд хичээлийг чинь өөрчилж өгч болно. За мөн таны хүснээр багшийг чинь бас өөрчилж өгч болно. Тэгэхээр та бүхэн санаа зовлтгүй ирээд суралцаж үзэж байгаа тийм багшаа солимоор сольж болно. За хичээлээ өөр нэмэлтээр үзэхээр бол үзэж болно. Бүх юм ерөнхийдөө чөлөөтэй нээлттэй байдаг болохоор та бүхэн
хэрвээ суралцахыг хүсч ивэл ирээд суралцаарай гэж хэлмээр. За мөн хүмүүсийн голцоо асуудаг асуулт нь юу вэ гэхээр яг сарын хугацаанд хэдэн төвшин ахих вэ гэж асуудаг. Ерөнхийдөө тухайн хүний яг суураас нь шалтгаална. Та хэрвээ ингээд анхан шатны юм бүгдийг мэддэг гэсэн бол ингээд одоо дунд шатнаасаа эхэлдэг ч юм уу те дунд шатнаасаа одоо pre intermediate хүртэл ч юм уу явах боломжтой. Ерөнхийдөө хүний суураас нь шалтгаална. Дээрээс нь таны хичээл тэтгэлээс шалтгаална. Хэрвээ та хичээлээ хаслахгүйгээр өдөр бүр хичээлдээ суугаад хамт мэдээж таны төвшин ахина. Ерөнхийдөө миний ажигласнаар гэх юм бол энд яг сарын хугацаанд сурсан хүмүүсийн төвшин хамгийн багадаа 2 төвшин ахдаг. За яг төвшин тогтоох систем нь ерөнхийдөө сургууль болгон өөр байдаг байгаа. За манай сургуулийн хувьд гэх юм бол 1-ээс 12 төвшөнд хуваадаг. За beginner-ээс ахуулаад за beginner 1, beginner 2 за гэх мэтчлэн яг advanced хүртэл хуваадаг. Яг таны суралцахаар ирэх үед төвшин тогтоох шалгалт буюу entrance test аваад за дараагийн яг сард 1 удаа progress test авдаг. Progress test-ээрээ та өөрийнхөө төвшин хянаад явж болно гэсэн үг. Яг 4-7 хоноод 1 progress test авах гэсэн үг. Тэгээд таныг төгсөхийн одоо өмнөх 7 хоногт final test-ийг аваад таны яг төвшинтэй харьцуулаад гаргаад өгдөг байгаа. Ерөнхийдөө бол хамгийн багадаа 2 төвшин ахдаг. Тэгээд таны хичээл сэтгэлээс шалтгаалаад тэрнээс дээш маш олон төвшин ахих боломжтой байдаг байгаа. За мөн хичээл заах багш нарын талаар асуудаг байгаа. За ерөнхийдөө академи манай сургуулийн хувьд юм бол олон жилийн туршлагатай багш нар хичээл заадаг. Ерөнхийдөө Филиппинд яг их сургууль төгссөн те аль биесны дипломтой за заах арга зүйг эзэмшсэн маш туршлагатай багш нар хичээл заадаг. За манай сургуулийн хувьд бол 2 кампус дээр ойролцоогоор 100 орчим багштай ихээр 200 орчим багш ерөнхийдөө хичээлдэг. 200 орчим багш за нэг ажлын нэг анги болоод жижиг групп анги, том групп анги гэдэг бүх ангиудтай хуваагдаад хичээлээ ордог байгаа. За багшны хувьд гэх юм бол яг оюутнаа ойлгох чадвар маш сайтай. Учираас та бүх яг намайг ингээд юм ярих үед ойлгохгүй байх уу гэсэн тийм айдастай байх хэрэггүй гэсэн. Яг ингээд санаагаа хэлэхээр багш нар нь өөрсдөө ойлгоод тань ингээд нэгээд зөвөр нь хэлээд өгнө. Таны одоо буруу хэлээд байгаа зүйлийг цаг тухай бүртэн засаад хэлээд өгнө. За ерөнхийдөө бол хэрвээ таныг ойлгохгүй бол одоо багш нар тийм одоо body language ч юм уу ашиглаад танд яг тэгэхээр бас маш том давуу талтай. За ойлгуулахаас гадна за эргээд энийг англиар нь ингээд зөв хэлье шүү. За яг юу гэж хэлмээр байгаа те чи надаа ингээд үгээр нь хэлээд өгөө би чамд ингээд зөв өгүүлбэр болгоод хэлээд өгье гэж цаг тухай бүртэн яг ингээд юмыг нь ойлгуулад засаад хэлээд өгөхөөр маш том давуу талтай. За энэ бүх зүйлийг та бүхэн ингээд багштай ойлгуулахын тулд те яг англиар чөлөөтэй ингээд гоё илэрхийлээд англи үгнүүдээр хэлэхээр багш нь эргээд гоё засаа зөвөр нь хэлээд өглөө. Тэгээ зөвхөн англиар гарсан англиар ярина бүхэл зүйл ерөнхийдөө англи хэл дээр явдгаараа хамгийн том маш давуу талтай байдаг байгаа. Ерөнхийдөө хүмүүсийн бас нэг айдаг зүйл нь би ямар ч англи хэлний мэдлэг гэхгүй би зүгээр ингээд үсгээ сурцсан байгаа. Тэгээд би суралцаж болох уу гэж маш их асуудаг мэдээж болно. Энд ирж байгаа бүх хүмүүс зөвхөн англи хэл сурах гэж байгаа бүр ABC-гээ ч мэдгүй хүмүүс хүртэл зорж ирдэг. Тэгээ энэ дээрээ бүр анхан шатнаасаа эхлээд маш тийм гоё ахицтай үр дүн үзүүлээд явдаг байгаа. Тэгэхээр та бүхэн ямар ч мэдлэггүйдээ ерөнхийдөө санаа зовох хэрэггүй. Энд дээрээ үсгээ үзсэн ч болно, үсгнээсээ эхлээд үзсэн ч болно. Тэгэхээр төвшин бол ерөөсөө харгалзахгүй, төвшөө харгалзахгүй, нас харгалзахгүй. Тэгээ ирээд суралцах боломжтой байгаа.
талаар за мөн сургуулийн хөтөлбөрийн талаар та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байвал за лайвын доор юм уу эсвэл хувийн чатаар мас системийн Facebook чатаар та бүхэн мэйл хаягаа үлдээгээд холбоо хаягаа мэдээллийг авах боломжтой байгаа. За ерөнхийдөө манай сургууль 2 кампустай гэж хэлсэн байгаа. Тэгээд кампус хооронд за мөн кампус болоод дотор байр хооронд ерөнхийдөө өдөр болгонд тогтмол сургуулийн автобус үйлчилдэг байгаа. Тэгэхээр та бүхэн яг өглөө сургуулийн автобусаар сургуультай ирээд за хичээл дуусах үедээ сургуулийн автобусаар эргээд дотор байранд очно гэсэн үг. Яг тогтмол явах цагийн хуваар байдаг байгаа. Ерөнхийдөө таныг онгоцны бодол дээр буухаас ихгүүлээд за пикап буюу тасах үйлчилгээ байгаа. За тасах үйлчилгээний судлаад ерөнхийдөө бүх юм маш нарийн зохион байгуулалттай байдаг учраас хүмүүсийг заримдаа тэгээд ганцаараа очивол яг яаж очих вэ? Яаж сургууль дээр очих вэ? Ерөнхийдөө ингээд жоохон айдастай байдаг. Ерөнхийдөө айх зүйл хэрэгсээ байхгүй бүх юм маш нарийн зохион байгуулалттай байдаг учраас та бүхэн ирээд бүх юмтайгаа танилцаад за мөн миний би таныг хүлээж аваад маш сайн тайлбарлаж өгөөд бүх зүйлийг тань ингээд танд та байхаар одоо тайлбарлаж өгч учраас ерөнхийдөө ямар ч айх шаардлагагүй гэж хэлмээрээ. Яг гоо зарим хүмүүсийн хувьд одоо өсвөр насны хүүхдээ ч юм уу явуулах үед ерөнхийдөө айцтай байдаг байгаа. Тэгэхээр айх зүйлүүдээс авахгүй бүх зүйлийг маш сайн тайлбарлаад өгнө. Тэгэхээр та бүхэн бас сонирхоод үйлдэж ирж суралцах бас боломжтой байгаа шүү. That's the morning show. Opening За ерөнхийдөө бас хямдлагын талаар хүмүүсүүд одоогоор бол яг 3 сарын 1 хүртэл 1 сарын хугацаанд суралцсан болоо ерөнхийдөө $990-аар та бүхэн суралцах боломжтой байгаа. За $990-аар юу багтсан бэ гэхээр за ерөнхийдөө сургалтын төлбөр ESL чиглэлээр буюу ерөнхий англи хэлний чиглэлээр суралцсан гэсэн. За өдрийн 3 одоо 1-to-1 анги буюу одоо ганцаарчлсан сургалт. За нэг групп анги, нэг жижиг групп анги, нэг том групп анги суралцсан гэсэн. За энэ төлбөрөөр сурсан бол та 1 сарын хугацаанд суралцах боломжтой. Нэгэн хүртэл үргэлжлэх учраас та бүхэн сурахыг хүсэж байвал за манай мас системийн офис Гранд Плазагийн 9 давхурд очоод бүртгүүлэх боломжтой. За дээрээс нь миний хувийн чатаар холбогдоод мэдээлэл аваад бүртгүүлэх сонирхолтой бол бас холбогдох. Сүүлийн төрлийн төлбөрт болохоор та бүхэн хичээлийн төлбөрөөс гадна за оюутны байрны мөнгө багтсан. Дээрээс нь өдрийн 3 хоол буюу за өглөө орой хоолны үн багтсан байгаа. За энэ төлбөрээр нэмэгдээд ерөнхийдөө та бүхэн энд ирээд төлөх орон нутгийн төлбөр гэж байдаг байгаа. За энэхийн мөнгөний тэмдэгтээр буюу песогоор бодогддог одоо төлбөр байгаа. Тэр төлбөрийг нэмэлтээр төлнө. Ойролцоогоор $1030 төлөөж та бүхэн 1 сарын хугацаанд англи хэлний мэдлэгийг сайжруулах юм уу эсвэл эднээс нь сураад төлөвлөгөө ахиулах бүрэн боломжтой байна. 3 сарын 1 хүртэл үргэлжлэх учраас та бүхэн бас бүртгүүлээд сонирхорой гэж хэлмээр байна. Yeah.
За өнөөдрийн лайв ингээд дуусгая. За дараагийнхаа лайваар та бүхэндээ сургуулийнхаа яг орчныг танилцуулъя гэж бодож байна. Яг ямар бүтэц зохион байгуулагчтай байдгийг гэдгийг танилцуулах болохоор та бүхэн яг дараагийн 5 өдөр миний лайваар бас Idea Academy сургуулийн орчинтой бас танилцах боломжтой. Мөн та бүхэн хүссэн асуултаа комментээр үлдээгээрэй. За мөн дараагийн лайваар асуух боломжтой. Цаг хавтан та бүхэндээ хариулаад за мөн мэйлээ үлдээх юм бол мэйлээр бас дэлгэрэнгүй мэдээллийг илгээх байгаа шүү. За дараагийн лайваар уулзъя.